За нэгдүгээр сар хугацаа ажил үйлгээ гэж байгаа учраас бид нэр ямар нэгэн тохируулах хүчилтийг шаардлагатай бол нэгдүгээр нэг сараар тохируулна гэдэг юм харах хэрэгтэй тийм. За нэгдүгээр ажил үйлгийн А түгийн материалаас 20,000 нэгжийг 604-оор зэрэг ийм нэгжийг ийм төгрөгөөр авсан. Тэгэхээр ажлын зардал 864,000 ирүүлсэн гэж байна. За ийм учраас одоо хэдүүлээ бэлтгэл ажлын зардлын хуваар тексттэй олж тааж байна гэсэн үг тийм. Тэгэхээр бэлтгэл ажлын зардлыг хуваарлдаг энэ болгон үед бол тоо хэмжээний аргыг өмснэ гэж байна тийм. За өөр ямар арга вэ те? Үнийн дүнгийн арга байна тийм. Тэгэхээр үнийн дүнгийн арга нь болохоор ямар ялгаатай юм? Үнийн дүндээ хэдэн хувийг нь эзэлж байгаа юм бэ гэдгээс нь хамааруулаад гол зургийг оруулчихдаг тийм ээ. За А түгийн материалаас бол 20,000 нэгжийг авсан. Б түгийн материалаас 40,000 нэгжийг авсан. Ингээд нийтдээ бол бид нар 24,000 шишгийг бүтээгдэхүүн худалдаа авчээ. За тоо хэмжээний арга болохоор бид нар нэгж тутамд хэдэн төгрөгийн бэлтгэл ажиллагааны зардал гаргасан гэдгийг олж байгаа бол үнийн дүнгийн арга нь нэг төгрөг тутамдаа хэдэн төгрөгийн бэлтгэл ажиллагааны зардал гаргасан бэ гэж байна тийм. За нэгжийн үнэ болохоор энэ 6 төгрөг энэ 1056. За энэ бэлтгэл ажиллагааны зардлын норм Нэг өргөний бэлтгэл ажиллагааны зардал төлсөн байсан чинь 864,000 төлсөн. За энийг бид 24,000 ширхэгтэй харьцуулаад өгөх юм бол нэгж тутамдаа хэдэн өргөний бэлтгэл ажиллагааны зардал төлсөн бэ гэхээр 36 өргөн үү. Одоо эргээгээд яах юм? Хоо шишгээрээ 36-аар нэгжчих юм тийм ээ. За тэгвэл хуваарлагдаж олгсон бэлтгэл ажиллагааны зардлыг олохдоо бид 20,036-аар хөлжүүлээ. Нийтдээ өгсөн болсон юм тий. Тэр нь хэсэг хэлдэг шүү дээ. За доотлох нь 144. За ингээд нийтдээ бид нар 864,000 бэлтгэл ажиллагааны зардал тавьж байгаа тийм. За одоо худалдаас өмнө нь хэдүүлээ. Энэ яаж авсан гэлээ зээлээр авсан гэж байна тийм. 12 сая 720 би басахад хайсаа боронсон. Шууд юугаа нэмсэн үү те? 4 сая. За энэ шууд өчтөн гарч байгаа юм байна л да. За өмнө нь авсан гэсэн. Тэр нүгээрээ өгч штэ. За энэ дээр болохоор 12 сая юм байна л да тийм. Тэр 4 сая байна. За одоо тэгэхээр бид нар ийм журнал амжилт хийж байна тийм.
дээр 16 сая 224 мянгаар болоод бид зээлэр худалдаа авалт хийсэн гэж байгаа учраас тасны үрдээ бичиж хийж өгнө те. Бэлтгэл ажиллагааны зардлыг бол төлчихсөн гэж байгаа учраас өмнөөс гисэн тэгээд А болон Б түвгийн хугацаа дээрээ худалдаа авалтын үн олон бэлтгэл ажиллагааны зардал хоёрын нийлбэр дундгүйр буюу өртгөөр бид нар орлогодож авах хэрэгтэй те. За одоо энэ үгээрээ журнал хэмжлээ гэж. 864-ийг нөгөөс гэрдэлэх юм байна. Нийтдээ 16 сая 224 мянгаар зээлэр худалдаа авалт хийсэн учраас насны өрөөс гэрдэлэх юм байна. Тэгээд 12 сая болон 4 саятай дундгүйрээ түүхий материал дээр зээлэлж бичиж байна. За түүхий материал аач хэлбэр дүн хэлээ. 120 мянгаар зээлэр худалдааны дэвтэр тэгээд 5 сая 4 сая. Гаруулав. 68. За түүхий материалын дэвтэр. За өмнөөс одоо бид нар 864 мянгаар төлөөд авсан. За тэгээд насны өрөөсөө хэлээ. Насны өрөөд бид нар 4 сая 200 ихний үдэгтэй байгаа юм байна. Үүнд нэмэгдэж байгаа дүн нь болохоор хэлээ да. 224. За энэ бичлэгүүдийг хийх нэ. Насны өрөөний хэрдэдэд 16 сая 224 мянга. Мөнгөн хөрөнгийн хэрдэдэд 864 мянга. За тэгээд түүхий материал А болон Б-ийн дэвтэр өөрөө орлогодож авч байна тийм. За ингээд худалдаад авчихъя. За дараа 6000-ны хангамжийн материал нэгжээг нь 93.6 төгрөгөөр бэлнээр урьдчилж аваад бэлтгэл ажиллагааны зардал 14 төгрөг төлсөн. За тэгэхээр 6000-ыг 93.6-аар үржүүлээд тэрийн зардал буюу бэлтгэл ажиллагааны зардлын нэмээд нэг төрлийн хэлээ. Эндээр болохоор ингэж байгаа шүү дээ. 6000 нэгжээг авсан. Үнийг өөрчлөлт нь 93.6-аар авсан. За үн дээрээ нэмэх нь 14,400-ийн бэлтгэл ажиллагааны зардал гарсан гэхээр энэ 574. Хин бодвол нэгжийн өртөг хийж байна. Энийг буцаагаад 6000-аас зөрчил 96 төгрөгийн өртөгтэй хангамжийн материал худалдаж авч байгаа юм байна тийм үү? За энэ дээр одоо хэдүүлээд 576 мянга төгрөгөөр ямар бичлэг хийж өгөх вэ? Хангамжийн материалын дэвтээс хөрөнгөний бэлтгэл бичлэг хийх хэрэгтэй тийм. За хитээсаа 576 мянга хангамжийн материалын дэвтээс өчгсөн учраас мөнгөн хөрөнгөний хэрдээ бичлэг. За одоо тэгээ шууд тавьж олчихж байгаа юм. За энэ бол амархан бодлого шүү дээ. За ихэнх бодлогонууд дээрээс яаж орж ирдэг вэ гэхээр худалдаж авчаад энийгээ дандаа буцаагаад идэг. Зарим хэсгийг чанарын шаардлага хангаагүй учраас А түүхийг материалаас эдний нэг чиг буцаасан гэж байна тийм. За энэ тохиолдолд юун дээр анхаарах вэ гэхээр хүмүүсийн гаргацдаг алдаа одоо энэ өртгөөс буцаагаад идэг. Гэтэл бид нар тэр бэлтгэл ажиллагааны зардал бол тэр бидэд борлуулалт хийсэн компанид ямар ч хамаагүй шүү дээ. Тэгэхээр бид нар нөгөө энэ өртгөөрөө буцаах хэрэгтэй шүү гэдгээ санаж авах хэрэгтэй гэсэн. Бэлтгэл ажиллагааны зардлыг буцаагаад дахиж хуваарлах юм байна шүү дээ. За тэрийгээ санаа гэсэн. За одоо бол хэдүүлээ зүгээр түүхий материал тавьж олгож байна. За нэмэлт тооцоолт дээр хэлсэн. За тэгэхээр бид нэр ямар аргаар тооцоолт хийх гэсэн бэ гэсэн чинь гол аргаар тооцоолт хийх гэсэн юм тийм. Зарцуултын хэд таснаа хэд зарлагддаг аргыг ашиглая гэж. За тэгэхээр шууд материалын тооцоолт хийхдээ эхлээд А түүхий материалаас 21,000 нэгжийг зарцуулсан гэж. За эндээс бид нар тэгвэл эхлээд байсан өртгөөрөө ихэл зарцуулаад дараагийнх нь өртгөөр үлдснийг нь зарцуулах ёстой гэсэн үг тийм. Бидний ихэд байсан шишг нь болохоор 1500 нэгж байж. Энэний өртгөр нь бол хэдэн 990,000 төгрөгийн өртөгтэй байж байгаа юм тийм үү. За тэгвэл бид нар 21,000-аас 1,500 гол энэ өртгөөр зарцуулчихсан үлдсэн нь хэдэн нэгж вэ? 19,500 тийм. 19,500 нэгжийг ямар өртгөөр зарцуулах юм бэ? 636-гаар зарцуулах юм тийм. Энэ дээр энэ 600 дээр нэмэх нь нөгөө бэлтгэл ажиллагааны
дээ 636 төгрөг болсон байгаа шүү дээ. За энүүгээрээ зарцуулт хийх юм бол хүртэл хэд вэ? 12 сая 402 мянга. За тэгээд эхэндээс өртөг бол энэ хоёрын нийлбэр дүнгээр бид нар материалыг зарцуулах юм гэсэн тийм. За өөрөөр хэлбэл 10 энэ дүнгээр түүхий материал А-гаас 3 дахь зарцуулах юм. За B-гээ шууд тооцоочоод хэлүүлээ журнал арчилээ тийм. За B-гээс болохоор бид нар хэдэн ширхгийг зарцуулж байгаа вэ гэхээр 50000 ширхгийг тавьж болгосон гэж байна. За энэс эхний үлдэгдэлд байсан тоо хэмжээ нь бол 2500 ширхэг байжээ. 2500 гэсэн. За 2500-ийн өртгөн нь бол 2,742 мянга гэдэг өргөжчихсэн байж байна тийм. За тэгсэн байна. За тэгэхээр үлдсэн 2500 нь болохоор нэгжийн өртгөн хэдээр явах юм? 1056 дээрээ 36-ыг нэгсэн үнээр буюу 1092 төгрөг байна. За тэгэхээр 1092-оор үржүүлээд өгөх юм бол 2 сая 730. За тэгээд эхэндээс үлдэгдэлтэй нийлүүлээд тооцох бол 5 сая 472 мянга төгрөг B түүхий материалаас зарцуулах юм гэсэн. За хэрвээ дундаж өгөхийн арга байсан бол бид яаж бодсон бэ? За эндээс өртөг болон энэ худалдаж авсан өртөг хоёрыг нэмж байгаа. За энэ өртөг хоёрыг нэмж байгаа нийт тоош ихтэй хуваалцах хэрэгтэй юм тийм. Тэгээд нэгжийн дундаж өртгөөрөө нийт зарцуулалтаа үржүүлээд за пайпаар учраас эхлээлээс өртгийг нэхэж зарцуулаад дараагийн өртгөөр дараагийн тоош ихийг зарцуулах гэж байна. За энэгээр мэдээж бид нар А болон түүхий Б түүхий материалынхаа физикийн хүчилт хийж өглөө дэвт тавьж явах уу? Чи ямар материал юм? Түүхий материал тийм. Тэгэхээр бид нар уусаагүй үйлдвэрлэл рүүгээ шууд материалын өртөг тооцож оруулнаа. За надад өгөөдэй хэлж өгөөрэй. Түүхий материал А-гаас 92 мянгаар түүхий материал А-гийн хэрдээдэд бичлээ 3 дахь ажилгүйгээ энийгээ дусаагүй үйлдвэрлэлийн 1-р цэгт болгосон гэж байгаа тийм. 13 сая 392 мянгаар дусаагүй үйлдвэрлэлийн 1-р цэгт рүү тавьж болгоно. За B-гээс болохоор бид нэр сая 5 сая 472 мянгаар түүхий материал B-гийн хэрдээдэд бичлээ дусаагүй үйлдвэрлэлийн 2-р цэгт рүү тавьж болгосон гэж байгаа тийм. За тэгэхээр дусаагүй үйлдвэрлэлийн 2-р цэгийн дэвтэд 5 сая 472 мянгаар дэвт бичлээ. Энэ бол энэ цэгийн хувьд ямар зардал нэ? Шууд материалын зардлууд болж орж ирж байна шүү дээ. За түүхий материал тавьж олгож байгаа учраас харин хангамжийн материал тавьж олгож байгаа тохиолдолд энэ нь үйлдвэрлэлийн нэмэлт зардлын хяналт таасан бичиг гэж байна тийм. Шууд материалын биш шууд бус. За дараа нь ашиглалтын зардалд ийм төрөйг төлөөд үүнийгээ хуваарлсан гэж байна. За тэгэхээр 7 сая 8 мянган төгрөгийг төлчихсөн гэж байгаа учраас бид нар ямар даасан гэдэг юм бэ? Өмнөөсөө хэлсэн. Хэрвээ өгүүлбэр нь нэхэмжлэг ирсэн гэсэн үгтэй эсвэл үгүй яг нь даасны үгтэй бичиж авах хэрэгтэй тийм. Тэгээ зардлуудаа хуваарлаа гэсэн. За төлсөн гэж байгаа учраас 7 сая 8 мянган төгрөгөөр бид нар мөнгөн өрнгийн кредитээр бичлэлт хийж өгөө 5 дахь ажилгүйгээ. За хуваарлагдсан дүнгуудээр одоо ямар даасан бичдэг вэ? Үйлдвэрлэлийн нэмэлт зардлын хяналт даасан бичих ёстой тийм. Үнцгийн хяналт 2 дугаар гэсэн дааслуудыг нээж шалгана. За энэ ямар чин чанартай даасан бэ? Түр данс уу, байнгын данс уу? Түр данс тийм. За 30% нь удирдлага борлуулалтын хэлтэс. За тэгээ 35 1 2 дугаар зэрэг тийм. За удирдлага борлуулалтын хэлтэс ангилагдж байгаа зардлыг бүгдийг үйл ажиллагааны зардлаар нөлөөлөн бүртгэцгээе. За тэгвэл удирдлагатай 2 сая 100. Үйл ажиллагааны зардлын дээвдэд бол 2 сая 102,400-аар журналын бичлэг хийж байгаа маань 5 дахь ажилгүйгээ 2 сая 2-оо ижлэхэн хувь хэмжээтэй байна тийм. За үнцгийн хяналтын 1 болон 2 дугаар цэгийг бол дээвчт нь 2 сая 452,400 хуваарлагдаж утсан дүнгээ үйл ажиллагаа 800. 800. 800 биш үү?
800. За тэгээд үйл ажиллагааны зардлын нэмэлтүүд бол 2,102,400. За нийтд нь бид нар төлчихсөн гэж байгаа учраас мөнгө өрнгийн хэрэглэлд 7,800. За ингээд хуваарлагдаад бичигдчихээ. За дугаар дээр хангамжийн материалаас ингэж хуваарласан гэж. За тэгэхээр бид нар хангамжийн материал дээр ч гэсэндээ яа гэсэн. Тайварыг ашиглана гэдэг байна шүү дээ. За энэс өчгийг нь тооцоцгоё. За эхлээд бид нарт хэдэн шиг хангамжийн материал байгаа вэ гэхээр энэний өчгийг тооцоод 768,800 туугадаа хэд вэ? За тэгвэл заавал тэгж тооцох шаардлага байхгүй шүү дээ. Өмнөх байсан өчтөгтэйгээ ижилхэн худалдан авалт хийсэн байгаа байхгүй. Тэгээ бүгдийг 96-аар тооцож байна. За тэгвэл 96-аар бид нар 3,000-аар үржүүлээд үйл ажиллагааны зардал руу хэд гинэ? 288,000 төгрөг үйл ажиллагааны зардал дээр бүрдэж өглөө. Яахан. За үнс рүү одоо бичиж шүү дээ. Хангамжийн материал бичсэн. Шууд ус материалын зардал гэж үзэх нэ гэсэн үг тийм ээ. За 4,296-аар тооцлоо. 4,200. Яахан. За үнцэн 200. 3,800 үржих нэрэн 6. 464,000. За ингээд эдгээрийн нийлбэр буюу хэдээр? Сая 56,000-аар хангамжийн материалаа хилдэж байна. За энэ бол яг өмнөс байсан өртөгтэй ижилхэн өртгөө худалдан авалт хийчихсэн байсан учраас ялгаагүй 96 төгрөгөөр бүгдээр тооцогдчихлоо тийм. За юм бэжээ. За тэгээд цалингаа бодчих.
даатгалын шимтгэлийг бид нар бодож байгаа хэрэгтэй тийм. Нэмийн даатгалын шимтгэлийг яаж тооцох вэ? Юунаас? Орхон тооцсон цалин үржлэг нь 11.5%-аар бид нар тооцох хэрэгтэй тийм. За энэ дээр одоо ялангуяа хулгайны байгууллагын нийгмийн даатгалын шимтгэлийн анхаарах зүйл нь юу орж ирдэг вэ гэхээр нөгөө төлөгдөх дээд шатлалыг давчсан цалинтай бүр заавал орж ирдэг. За бид нар хамгийн дээдлээ эдэн дөрвийн нэмийн даатгалын шимтгэлийг ажилтнаас суудаг юм бэ. 7,920,000 буюу хөдөлмөрийн хүсний хэмжээг доод 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээс энэ дээр суудагсан дүн буюу 910,800 хамгийн дээдлээ бид нар суудаж байгаа шүү дээ. Тэгэхээр таны бодсон нэмийн даатгалын шимтгэлч 910,800-аас дээшээ давчих юм бол 3 гэсэн үг тийм. Тэгэхээр энэ дүн хамгийн дээдлээ гэсэн. Ажилтнаас суудах шүү дээ. За тэгчээд хувийн орхон дотор яаж тооцох юм бэ? Орхон тооцсон цалингаас халбан нийгмийн даатгалын шимтгэлийг суулгасан дүнгээс гэж байна тийм. За энэ дүн бид нар юу гэж нэрлэдэг? Орхон нодуулах суурь гэж хэлж байгаа тийм. Тэгэхээр энэ суурийг бид нар ашиглаж ийж дотоорын тооцоол хийж байгаа 10%-аар тооцож байгаа өмнөөсөө хасдаг нь хөнгөлөлт байдаг тийм. Тэгэхээр хувийн орхон дотор тооцохдоо бас алддаг зүйл нь юу вэ гэхээр хөнгөлөлтөө буруу суурьаас тооцчихдаг. Хөнгөлөлтөө бид нар орхон тооцсон цалингаас эндээ шиг хассан дүнгээсээ аль шатлалт нь хамаарч аваад шалтгаалж хөнгөлөлтөө тооцож байгаа тийм. Гэтэл хүмүүсийн алдчихдаг зүйл нь энэ цалингаа харж агаад хөнгөлөлтийн шатлалаа бодоод байдаг. Тэгвэл буруу ах нь шүү дээ тийм. Одоо бид нар ийм шатлал аваад дээ тийм. Тэгээд 500,000 төгрөгийн цалинтай бол эдэн дөрвийн хөнгөлөлт эхлэв. 20. За тэгээд цаашлаад 18 гих мөчтөн хөнгөлөлт нь 22,000-аар буураад цалин 500-500-аар өсөж явдаг тийм. Хамгийн дээдлээ бид нар 2,500,000-аас 3 сая төгрөгийн цалинтай бол 10,000 төгрөгийн хөнгөлөлт эхэлнэ. Тэгээд 3 сая төгрөгнөөс дээшээ цалинтай тохиолдолд хөнгөлөлт эхлэхгүй гэдэг ингээд юм 7 шатлал байгаа тийм. За тэгэнгүүт хүмүүс яагаад алдчихдаг вэ гэхээр одоо жишээлбэл энэ сая 200,000 төгрөгийн цалинтай хүнийг харангуйтаа сая 200,000 төгрөгийн цалинтай юм шигээр хөнгөлөлтийг нь тооцчихдаг. Гэтэл энэ хүний нийгмийн даатгалын шимтгэлийг нь хасаад өгөх юм бол энэ яах гэдэг вэ? Нөгөө шатлал руугаа орчиж байгаа юм тийм. За тэгэж алддаг шүү. Тэрийгээс анхаараарай. Ерөөсөө цалин дээр алдах юм нь тийм шүү дээ тийм. Нэг алддаг юм нь энэ байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг одоо жишээлбэл нөгөө захирлын цалин чи 9 сая төгрөгийн цалинтайгаа оруулж ирдэг байхгүй юу? Тэгэнгүүт таны энийг мэдж гинэ үү гэж чинь шалах гэдэг юм гэсэн. Дараа нь алддаг юм нь хоодоо тооцохдоо хоодынхоо суурь буюу энэ дүнгээ гаргаж ирэхгүйгээр орхон тооцсон цалинг нь харж байгаа хөнгөлөлтийн хувь хэмжээг гаргаад ирчихдэг. Тэгэхээр тэр чинь бас буруу байна шүү дээ. За энэ хоёр юм дээр алдахгүй бол цалингийн бодлого одоо гайг байна. За тэгээ бодлого цалин бид нар яаж тооцох вэ? Цалингийн насан. За энэ дээр манай бодлогын хувьд бол урьдчилгаа гэдэг зүйл байхгүй тийм. Хэвээ урьдчилгаа олгосон гэж ивэл энэ дээр автобус цалин тооцохдоо бас урьдчилгааг нь хассан дүнгээр тооцох хэрэгтэй гэдгийг анхаарна тийм. За бас хүмүүсийн алддаг юм нь урьдчилгаагаа орхичдаг. Ингээд автобус цалингаа ахаад урьдчилгааг нь хасаагүй дүнгээр буюу ахаад нэмээд олгочдаг байна. Тэгэхээр чинь нөгөө нэг юу ч зүйл юм. Мөнгө чинь зөрнө нэгдүгээр, хоёрдугаар тэр цалингийн урьдчилгаа гэдэг данс чинь хаагдахгүй болчихдог. Тэгэхээр тэрийг анхаарах нь шүү дээ. Яа юм зүйлүүд байна. За тэгээ та цалингаа яаж бодох юм? Ингээ багаар бодохгүй. Бүх нийгмийн даатгалын шимтгэлээ гаргаж ирээд, бүх фото гаргаж ирээд. Тэгэхээр ч одоо удаан биш ээ. Ингээ хойшоо бодол амархан байгаа юм дээ. 3,360-аас эндээшээ гаргаж ирлээ. 11% гаргаад ирчлээ шүү дээ. Уцаагаад энийг хаслаа тий. Хоодын суурчин гараад ирлээ. Тий. Тэнгууд хэдүүлний хөнгөлөлт хасгаа шатлаа харж байгаа мэдчихнэ дээ тий. 10% тооцлоо шууд хөнгөлөлтөө хасаа хоодоо тавилаа. Энэ дээр энийг нэмлээ тэрийг хацлаа хоцсон гарч ирлээ. Их мэдчлэн хойшоо тооцож явах бол илүү болтон байхгүй юу? Тэгвэл та энэ дүнгуудыг гаргачаад ахаад тэр дүнгуудээ оруулаад ингээд нөгөө тооцоолоо хийгээд байгаа юм тий. Тэгвэл хойшоо тооцоод нэгтгэлийг нь гяс нэмжүүл авах юм байхгүй юу? Ямандаа энийг ингэ сануулаа явуулдаг юм шиг байна тий. Сануулаа. Тэгээ дараа нөгөө сасан түлээ идэхгүй. Дахиад нөгөө төлөвлөдөд идэхгүй. Тэснээс зүгээр хоошоо бодоод тэгээ дараа нь идэхгүй юм чи угаасаа заа яа. Идэхгүй ингээ 2-3 юм тэгээ лагаад идэх харагд тий. Угаасаа нөгөө хэцүү болохоор ч нөгөө өөртөө сэтгэв гэж байгаа шүү дээ. Хоёр дээр нэмэх 2 гэж байвал тооны машинаар бодоод үлдэх гэж байгаа шүү дээ. Угаасаа тэр сасан тооноо идэхгүй юм чинь хаашин болцоо.
нь үү? За нийт цалин хэдэн бэ? За одоо эндээс бид нар ямар журналын бичлэг хийх вэ гэдгийг тооцоолох юм бол тэгээд зардлын хуваарлалт хийх хэрэгтэй тийм. За эндээс шүү дээ. Эндээс нийтлээ гэсэн. 82. За ингээд ер нь бол дөнгүүдээ тулгацгаарай. Одоо эндээс хэдүүлээ зардлын хуваарлт гинэ. За үйлдвэрлэлийн байгууллага учраас шууд нийт дүнгээр бид нар цалингийн зардал гэж тооцдог тийм. Зарим зардлыг нь бол бид нар бүтээгдэхүүнийхээ өртөгт оруулан тооцохдоо, зарим зардлыг бол шууд бус хөдөлмөр гэж үзээд юуруу хуваарлаа. Үнэс рүү хуваарлах хэрэгтэй тийм. Харин үйлдвэрлэлд оролцохгүй байгаа ажилчдын цалин бол бид нар юу гэж үздэг? Үйл ажиллагааны зардал гэж үздэг. Жихэн нөгөө цалингийн зардал гэж үздэг. За тэгээд үзэх хоёр хүн нь бол хэдэн бодогч болон бодлогч хоёрын цалин байна тийм. Өөрөөр хэлбэл энэ хоёрын цалингийн нийт дүнгээр буюу хэдээр 4,760,000 бид ямар ч хэлэх юм. Үйл ажиллагааны зардал гасан хуваарлан бүртгэнэ. За харин нэгдүгээр цэхийн үндсэн ажилтны үндсэн цалингаар бид нар юу бичих юм? Шууд хөдөлмөрийн зардал гэж үзээд юу бичих юм? Уусаагүй үйлдвэрлэлийн нэгдүгээр цэг рүү хуваарлах хэрэгтэй тийм. За энэ нийлбэр дүгнэх юм. 5,340 тийм. За харин энэ дүнгээр бид нар хаашаа явчих юм? 200 мянгаар үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын янар нэгдүгээр цэг хөвчтэй. Энэ чинь манай юу юм? Шууд бус хөдөлмөрийн зардал байна шүү дээ. За хоёрдугаар цэхийн бас үндсэн ажилчдын үндсэн цалингаар нь буюу нийлбэр дүгнэх хэд юм бэ? 5,295,000 байна тийм. За энэ дүнгээр бид нар шууд хөдөлмөрийн зардал гэж үзээ. Улсаагүй үйлдвэрлэлийн хоёрдугаар цэгийг хөрвүүлэн бүрдэх болбол мастрын цалин болго сая 824,000 ч өөрөө шууд ус хөдөлмөрийн зардал учраас үйлдвэрлэлийн нэмэлт зардлын ямар хоёрдугаар цэг рүү хуваарлагдана гэсэн. За тэгэхээр үйлдвэрлэлийн байгууллага дээр бид нар цалингаа зөв бодгоос гадна зардлын хуваарлалтаа зөв хийх юм чухлаа. За ерөөсөө үйлдвэрлэлд оролцож байгаа ажилчдын цалин болвол яг үйлдвэрлэлийн өртөгт орох хэрэгтэй. За тэр дундаа үйлдвэрлэлийн үндсэн ажилчдын цалин болвол бүтээгдэхүүнийхээ өртөг шингэн шууд хөдөлмөр учраас мастер болон туслахын цалин болвол шууд ус хөдөлмөрийн зардал учраас үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал руу хуваарлагдана гэдгээ санах хэрэгтэй гэсэн. За эндээс бид нэр одоо журналын бичлэгийг дебет талуудаар мэдээж энэ дээр данслуудад хэлгэнэ шүү дээ тий. Кредит талд нь ямар данс нээж ашиглах юм бэ? Цалин усны тооцоо гэдэг данс нээж ашиглана. За та хэдийн тэр данс нь одоо шалгалтын одоо материал дээр чинь угаасаа тэр данслуудыг өгдөг байхгүй юу? Тэрэн дээр цалин усны тооцоо гэдэг тэр данс байгаа. Байгаа юм чинь мэдх юм чинь шалгах юм чинь бич заа юу. Тэгээд тэр зөв бичсэн бичил болгон чинь тэгэхээр уул нь ингэж болно шүү дээ. Дебет талдаа энднийг бичлээ шууд эндээшөөр, хоотын өөр, мөнгө өөр ингээ бүртгэж болно те. Битээдэг заа юу. Заавал ахаа тэр бичлэгүүдээр бич заа юу. Тэгжээж ахаа оноо авахгүй юу. Зөв бичсэн дүн болгон ч оноотой. Тэгэхээр битээдэг гэж төвчлөөрэй. За одоо жишээлбэл тэр нөгөө гултаа авалт хийхэд дараагийнх нь өгүүлбэрийг харчаад буцаалсан байна гэдгийг харангуудаа шууд тэр буцаалтаа хассан дүнгээр нь олгодож өдрөө аваад идэх байхгүй хүмүүс. Тэр чинь яах юм заа юу. Мэдж байгаа юм чинь бичээд хоёуланг л биччих заа юу. За одоо эндээс зардлуудаа хавралт хийх гэж. За үйл ажиллагааны зам руу идэвхтэй
560 мянгаар үйл ажиллагааны зарлыг дэвшлээ. За дуусаагүй төрлийн нэгдүгээр зэрэг рүү 5 сая 340 мянга дэвшлээ. Дуусаагүй төрлийн 2 рүү 5 сая 95. За энэ гоё бичээ. За энэ үнцгийн амжилтын нэг рүү ингээд зардлын хуваарлт бол ингэж чигдэж байгаа тийм. Үйл ажиллагааны зардал руу бол эхлэн бодлогч чинь цайлан 1-р цэгийн 2 үндсэн, 2-р цэгийн 2 үндсэн, 1-р цэг болон 2-р цэгийн маструудын үнцгийн хэмжлэл рүү тийм. За одоо нөгөө нээж ашигладаг данс нь бол цалин үсний тооцоо гэдэг данс байна. Энэ ямар шин чанартай данс вэ? Үр данс тийм. За энэ бол цалин тавьтай холбоотой үсэд хаагдах учиртай данс тийм. За энэ чинь аль талдаа үүсэх юм одоо тэгэхээр гэрдийн талдаа үүсэх. Ийм дүнгээрээ буюу 18 сая 19 мянга тийм. За ингээд эхний журналын бичилт бол дуусч байгаа. Дебет талдаа бүх зардлуудаа бичсэн, гэрдийн талдаа цалин үүсгийн тооцоо дансаа нийлжсэн. За одоо энэ дансаа буцаагаад яах вэ? Хаах ёстой тийм. Суулгуудаа суулгасан юм бичиж байна. За суулгал нь эндээ шин хийдээс юм бэ? 95. За, хот нээжээсэй. Оцод олгосон дүн нь 14 сая 615. За, энэ журналуудыг бол юу хаа бичиж өгч байгаа юм? Цалин усны тооцоо дансны дээвтэр 2 сая 95,185 гэж бичснээр бид нар нийгмийн даатгалын шимтгэлийн үйл дансны гэрдээдэд бичих ёстой тийм. За энэ нь бол эхний үлдэгдэлтэй 420 мянга төгрөг нөлөөлөлтэй байгаа юм байна. Үлдэгдэлтэй тайлбар хугацааны 2 сая 95,185 гэдэг журналын бичигдэж байна. Дараа нь Кроконы олон ахын дотоорын бүр гэдэг дансын бичиж хийх ёстой. Энэ дансны эхний үлдэгдэл 3 сая 120 мянга байгаа юм байна. За үнээс сая болсон бидний цалингийн хувийн олон ахын дотор бол сая 508,382 гэсэн дүнгээр хилдэгдсэн бичиж өгнө. А одоо харин энэ 14 сая 615,433-ыг бид нар яасан гэж байна? Тооцоод олгосон гэсэн учраас бид нар яах юм? Мөнгнөөс асаж өгнө. Тэгээ өөрөөр хэлбэл хилдэг талд бичиж өгнө. За эдгээр бичсэн үү? За ингэснээр энэ данс яаж байгаа? Хаагдаад усаж байгаа тийм. Буруу байхгүй. За мөнгө өргөнөөс гэдэг нэ 14 сая олооч. За тооцож суудаглуудыг суудгасан гэдэг үг байвал яах вэ? Олгосон гээгүй бол. За ингэсэн. За одоо дараагийнх нь буюу байгууллагаас тооцож байгаа нийгмийн даатгалын шимтгэлийг тооцоорой гэсэн юм. 13.5%-аар тооцсон. За болгоноос шалтгаалаад байгууллагаас төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийг 12.5-аас 14.5%-аар төлж байгаа тийм. Энэ нь юунаас шалтгаалаад юм өөр байгаа юм? За зөв. Хэвийн хүндэвтэр хүн нөхцөлийн албаны үйл ажиллагаа явуулж байгаа гэдгээс хамаарат төдий осол мэржлэр шалтгаалж уучны даатгал нь 1-ээс 3 гэдэг байгаа тийм. За тэрнээс шалтгаалаад өөр байна. За энэ чинь болгон дээр бас янз бүр орж ирсэн шүү. Тэгээ энийгээ самарч байгаа бодлоо. За 13.5%. За тэгэхээр одоо яах юм бэ? Одоо нөгөө юуныхаа энийг бас яг үйл ажиллагааны зарлал 4 сая 560.13.5% тийм хэд вэ? 615. За одоо энийг яг уу юм болохоор багсаж үнцэн. За энэ нь болохоор яг энэ үнцэн хэлбэр энэ нь болохоор яг багсаж үнцэн хэлбэр орно тийм. Яагаад тэгвэл байгууллагаас төлж байгаа нэмийн даатгалын шимтгэл чи өөрөө шууд төлөх юм биш бодлого байна. Тэгэхээр нэгдүгээр цагт ажиллаж байгаа бүх ажилчдын нийлбэр цалин буюу 6 сая 540 мянган төгрөгийнхөө 13.5%-аар тооцсон дүнгээр бид нар үнцэн
Эндээ хяналт руу бичнэ гэсэн үг юм тийм. 800. За хоёрдугаар цэлийг мөн адилхан хоёрдугаар цаатны бүх ажилчдын нийлбэр дүнгээр нь бид нар үнцийн хяналт хоёрдугаар цэлийг бичнэ гэсэн үг тийм. За ингэ. 5,295 дээр 8,824 оны хийж байгаа 13.5 гэсэн үг. За тэгээд энэ гурав чинь хэлэх нь дөө. Энэ гурыг хэлбэрээр бид нар эндээ шинэ үр дүнтэй. За энэ байдлаар задлан явуулж байна гэсэн. За энэ шиг үрдээ нийт түнгээр бидний үүсэж байгаа өрийн түн гэдэг бэ? 20 сая. 65. За энэ түнгээр хэдэн нэлээ? За энэ шиг өрийн кредитээр бичигдэж байна. За одоо зарлын өөртөө давуу талханы зарлал дээр нэлээ. За үнцэн зөв нэгдээ Then positive. За энэ байдлаар задлаа байлнаа гэсэн тийм. За тэгэхээр одоо энэ тулааны байгууллагаас үйлдвэрлэлийн байгууллагын ялгаж байгаа зүйл талаар авлын хувьдаа зөв хийх гэсэн үг. Тэгэхээр нөгөө үйлдвэрлэлд оролцдог нэгжийн зардал юм уу, оролцдоггүй нэгжийн зардал юм уу гэдгийг хамаараад юу руу хуваарлах вэ гэдгээ сайн бодож авах хэрэгтэй. За саяны дээр эндээс дээр ингээд хэлсээр хахад л авчаад яг энэ үйлдвэрлэлийн зардлаар байгууллагаас төрж байгаа нийгмийн даатгалынхаа шимтгэлийн зардлыг үндсэн ажилчдынхаа нь авчаад ийшээ биччихдэг. Тэгэхээр нөгөө бүтээгдэхүүний өртөгчний яах юм? Буруу олоод явчихна гэсэн үг тийм. Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал дээр бид нар бичнэ гэдгээ сануулж байна. За үйлчлэгээний нэгжийн зардлын хувьд гарч ирж байна. За энэ дээр үйлчлэгээний нэгжийн зардлыг үүшний аргаар хуваарлаа гэсэн байна. За нөгөө аргууд нь юу вэ? Шууд арга болон алгебрийн арга гэж байна. Алгебр энэ дээр орж ирэхгүй юм аа гэхэд бодлого тестэн дээр орж иж болно шүү дээ тийм. Тэгэхээр алгебрийн аргаас мэддэг л ахсан. Функц тохиож байгаа тэрийгэ бодчихж байгаа шүү дээ тийм. За энэ дээр үүшний арга чи одоо юугаар ялгаатай юм бэ? За нэгдүгээр шалгуур нь бол хамгийн үйлчлэгээ үзүүлсэн. Жишээлбэл одоо цайны газар нь 3 юм үйлчлэгээ үзүүлээд засварын газар нь 4 юм үйлчлэгээ үзүүлсэн байвал шууд засварын газраа ахиж хуваарлаа гэж үзэх юм тийм. А ижлэгийн энэ хоёр дөрөв нэгжүүдэд үйлчлэгээ үзүүлчихсэн учраас одоо юугүй шалгуур болох юм? Зардлын шалгуур болох юм тийм ээ. За тэгэхээр тэрийг ихэж хуваарлчаад дараа нь бол зөвхөн үйлдвэрлэлийн болон удирдлагын нэгжүүдтэй зардал хуваарлах юм байна тийм. А шууд арга нь бол яа гэв? Ерөөсөө дараалал байхгүйгээр анхнаасаа зардлын хуваарлтыг бол үйлчлэгээний нэгжид огт хийхгүй гэж үзэж байгаа шүү дээ. Зөвхөн үйлдвэрлэлийн болон удирдлагын нэгжүүдэд л зардлыг хуваарлана гэж байна тийм. За энэ дээр нэгдүгээр зүйлийг бодлоо. За одоо энийг ингээд авчаад юмаа сайн уншаагүйгээс болоод доотлын өгөгдөл дээрээ болохоор засварын газрын сайд
дээдлийн өгдөл дээр болохоор урталтаа цайны газар нагаад байгаа. Тэнгууд ингээд шууд анзаарахгүй засварын газар гэдгийг нь уншихгүйгээр цайны газар дээрээ сая 560-ыг бичээд хуваарлцсан. Тэгэхээр тэгэл юм чинь материал буруулчихна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өгдөө сайн уншаад анхааралтай байх хэрэгтэй гэсэн үг. За энэ дээр 40. Энэ дээр 40. Энэ дээр 10. Энэ дээр засварын газар дээр 10. За засварын газрын хувьд бол 40, 45, 5, 10 гэдэг хувьдтай бол үйлчлэгээ үзүүлсэн юм байна. За одоо зарлалын хуваарлтыг хийхдээ эхлээд альнаас нь эхлэх гээд байгаа лээ. Их зардал гаргасан буюу хинээс нь цайны газраас нь хуваарлт. За цайны газрын хуваарлтыг бол 100%-аар нь хуваарлт юм гэсэн үг тийм. За 3,840 хэдвэ гэдэг байдлаар хуваарлт юм гэсэн үг тийм. Сая 45. За дахиад 40% нь учраас сая 536 юм байна. 10% нь тэгэхээр мэдээж 384 мянган байна. Миний тал дахиад 10% тийм. За энэ байдлаар бол нийтдээ бид нар 3,840 мянган төгрөгийн зардлыг хуваалцлаа. За одоо тэгсэн чинь энэ засварын газар дээр маань дахиад нэмэлтээр мөнгө өрөөд ирчихэж байгаа. Зардал хуваарлагдаад ирчихэж шít. Өөр дээр нь гарсан зардал нь бол хэдийн сая 560. Энэ дээр цайны газраас хуваарлагдаж ирсэн зардал бол 384 мянган төгрөгийн зардлыг бас бид нар хуваарлах шаардлагатай болчихж байна гэсэн. Яагаад ингэ заавал дуустал нь хуваарлаад байгаа юм бэ гэхээр энэ үйлчлэгээний нэгжүүд чинь гадагшаа ерөөсөө үйлчлэгээ үзүүлдэг байхгүй юу? Дотооддоо л үйлчлэгээ үзүүлээд байгаа. Тэгэхээр нөгөө үйлчлэгээ үзүүлсэн хилтэс нэгжүүдтэй зардлыг хуваарлж өгөх хэрэгтэй гэсэн дуустал нь. Тэгэхээр үйлчлэгээний нэгжээр ерөөсөө зардал үлдэж болохгүй л гэж үзэж байгаа. За энэ хоёрыг нэмчих юм бол бид юм. Сая 44 мянган төгрөгийн зардлыг хуваарлах шаардлагатай боллоо. За одоо ингээд хоёр дахь хуваарлалтаа хийхдээ бид нар цайны газар болох энэ үйлчлэгээний нэгжтэй огт зардал хуваарлахгүй гэж үзнэ. Зөвхөн удирдлагын болон үйлдвэрлэлийн нэгжүүдтэй зардал хуваарлна. Энэ нь нийт зардлын хэдэн хувийг эзэлж байгаа гэхээр 90% эзэлж байгаа. Одоо тэгэхээр дандаа яа гэсэн үг юм. Сая 944 мянгагаа хуваалган 90 гэж байгаа. Үйлчлэгийн 40, үйлчлэгийн 45, үйлчлэгийн 5% гэдэг байдлаар зардлын хуваарлт хийнэ гэсэн үг тийм. За ингээд үзэх юм бол 90-ний 40 хэд вэ? 860. За 90-ний 45 салын гэсэн үг шүү дээ. 972 мянга. За 5% нь үйлчлэн нь 108. За ингээд хэдүүлээ зардлаа хуваарлаж байгаа юм шүү дээ. За тэгээд эндээс болоод энэ ногдсон байсан 384 мянган төгрөгийн зардлыг болоод дээш нь хуваарлаад дуусчихж байгаа тийм. Өөрөөр хэлбэл эндээс бид нар 560 мянган төгрөгийн зардлыг хуваарлаж байгаа. За ийм байдлаар зардлын хуваарлтыг хийжээ. За энэ хэр бэ? Шууд аргаар хуваарлаарай гэсэн байсан бол бид нар анх яаж бодох гэсэн бэ? Шууд энэ 3,840-өө ч гэсэндээ яах юм? 90 гэж байгаа хуваарлчин. Тэгэхээр засварын газар руу ингэж нэмэлтээр зардал хуваарлагдаж ирэх үү? Ирэхгүй тий. Тэгэхээр сая 560-аараа бас 90 гэж хуваарлчин гэсэн. За тэгэхээр шууд арга үйшний агаа нэрийн сайн ялгадгүй юм уу? Яг ингээд бас шалгалт аваад явж байгаа гол нөгөө харгыг бичсэн байхад нөгөө харгыг нэг бодоос аваад идэв. Тэр санагдаад байна. Бол зөв бодоод байгаа нөгөө харгыг нь зөв бодоод байгаа. Нэрийн салхи боол агаад байгаа юм шиг. Шууд гэдэг чинь бол ерөөсөө шууд ахна шүү дээ. Ерөөсөө л үйлчлэгээний нэгжид огт хуваарлахгүй. Үе шат гэдэг чинь нэгийг эхэлж хуваарлаа дараа нь нөгөөдгийг хуваарлна. Үе шаттай хуваарлалт хийгээд байгаа юм тийм. Тэгж бод. За одоо ингээд зардлын хуваарлт хийсэн бол одоо энийг хооронд нэмж байгаа хуваарлт өгнө тийм. За нэгдүгээр зэрэг хуваарлт гэж утсан зардал хийдэг. Сая 500 Ойсаа дөрөвдөө тийм шүү. За хоёрдугаар зэрэг 508 492 мянга. Ингээд нийтдээ бол бидний хуваарлжсэн зардал хийгээ. 3,840-тэй сая 560 гэхээр 5,400 мянган төгрөг зардал гарсны хөлсөн гэдэг байгаа шүү дээ. За тэгэхээр бид нар ямар бичлэг хийх вэ? Хөлсөн гэдэг болохоор 5,400 учраас өмнөөс хасан энэ хоёроор ямар бичлэг хийх вэ? Нөгөө үнэн чинь
хасаж өдөртөө нэмэлт зарж байна. Заасан бичигний өөрөөр үйлчлэхний заавал заасан бичигний. За төсний дүнгээ дөрвөн өнгийн хэрэглээс 5 сая 600 байлаа. 5 сая 400 байлаа. За 400 мянган төгрөгөөр 10 дахь ажил бүрийн нэмж хийжээ. За үнэтэй хэмжээ нэг дээр хэдээсэн? 2 дээр 258. За энэ за юм хийх. За болсон уу? За одоо энэ тэглэн тоцоо. За илэгдэл хэлээд за одоо ерөөсөө илэгдлийн бүх аргуулаар угаасаа бид илэгдэл тооцсон тий. Тэгэхээр илэгдлүүдээ сайн мэдж авах хэрэгтэй гэдэг ааш тий. За барилга дээр угаасаа юу вэ? Шулуун аргал тий. За тэгээд 40 жил авах тий. За 240 сая анхны өртөгтэй. Өртөг байгаа юм. Байхгүй юм байна тий. За тэгээд шулуун шумын аргаар тооцдог 40 жил. Үнэхээр хэдэн сарыг нь тооцсон? Нэг сарын л тооцсон. За хүмүүсээ алддаг юм бас нэг жилээр авчиад илэгдлээ нэмчдэг шүү дээ. За тэгээд гэвэл хэдвэ? За 500. За зардын хуваалтын дараа нэг хэлж чинь тий. За дараа юу байгаа юм? Тоног хөрөмж байгаа тий. За тоног хөрөмжөөс ямар аргаар бодлоо гэнэ үү? За үйл ажиллагааны авч яаж тооцсон юм бэ? Анхны цаасөө зураг тавьмаас хасдаг нь үлдэх хөртгийг хасаж өгнө те. 6 сая төгрөгийг хасаж өглөө. Хуваад нь энэ хүчин чадал нь хэд гэнэ үү? 6 сая шишгэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай тухайн тайван хугацаанд үйлдвэрлэсэн нь бол 24,200 байсан байна. 150 сая. Эхний баланс дээр байгаа шүү дээ. Энд чинь нэг сарын чинь шууд өгнө шүү дээ. Энийг ахиж 12-т хуваахгүй шүү дээ. Энд чинь бол яг энэ сард үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дүн баггүй. Тэгэхээр энийг 12-т хуваа гэж байхгүй шүү. 500 За ийм дүнгээр бол хуваалцаж байгаа юм байна. За одоо энийг бид нэр бусад гэсэн юм уу те? За бусад үндсэн хөрөнгөний олоод бид нарыг үлдэглийг давхар гуруулах аргаар тооцно гэж. За үлдэглийг давхар гуруулах арга чи яах юм бэ? 72 саяас юу байхгүй юм? 8 жилийн өгсөн маань шүү дээ. За эндээс 41 сая 625-ыг асууж өгөх хэрэгтэй. Үлдэх хүртэх хамаатай юм дээр. Үлдэх хүртэх хамаагүй. За тэгээ та хэд ч нэг илэгдүүлэх хуваараа хувааж үлдэж өгөх хэрэгтэй. 200 хуваар авах юм. 25%-аар илэгдэл тооцно гэсэн үг юм байна. За хэрвэл яах вэ? За тэгээ дахиад бас яах вэ? 12 сартаа хуваагаад нэг сарын илэглэг болох хэрэгтэй. За энийг одоо хуваарлах нь шүү дээ. Барилгын илэгдэл болохоор 1 2 өдөрлөг бодлоо гэдэг задах нь. За тоног хөрөмжийг болвол яа гэж зөвхөн 2 дугаар зэгэд очтгоо гэж. Эндээр бол ямар нэгэн салах шаардлага болохгүйгээс 2 дугаар зэгийг хэлэх юм байна. А бусад үндсэн хөрөнгө болохоор 1 2 бас өдөрлөг болов.
дугаас 2 дугаар цифр явуулсан. За энэ 632 812 авах гээд 5-ын 40%. 253 гэсэн тийм. За тэгээд 20%. Тэрцэн борлол үлдсэн гэж байгаа юм байна. За дахиад үчлэг шүү дээ 253 125 тийм. За энэ төнгүүдээр хуваарлалт хийж байгаа юм байна. За одоо нийтлэн гарах шүү дээ. Нийтдээ нэгдүгээр цэхэд энэ хоёр байна шүү дээ. Нэгдүгээр цэхэд очиж байгаа ихэнх нь бол хэдэн бэ гэхээр 453,125 тийм үү? За хоёрдугаар цэхэд болохоор 100, 580, 800, 126, 562.5 гурвын нийлбэрээр хийж байгаа тийм. Аудио бодлого нь 200 болоо за 453 125. За энэ байдлаар илэрхийлүүдээ хэдүүлээ хуваарлт хийж байна. За мэдээж дэрэг талууд нь бол 1-2 дугаар цэг дээр юу байх юм? Үнцэн хянал 1-р цэг 2 дугаар цэг үйл ажиллагааны зардал байх юм байна. Хэзээ талууд нь юу ах вэ? Өргөлдсөн илэрхийлэл дансны тус хүрээхэн данс гэдэг барилга томт хөрөмж бусад өнгөсөн хөрөмж гэдэг байлаа. Баярлалаа. Журнал авчиж байгаа. Барилгын хэмжээлийг 500 юм тийм. Хамт хөрөмж хийдээ л Дэвх нь болохоор 8 Үлцээлийн классныхаа хэрэгцээтэй бол нийт мэдээлэл өгч байгаа тийм. Тэгээд үнцэн хяналт нэг дээр хэдэлээ. За үйл ажиллагааны зардалтай бас ажиллах гэсэн тийм. За энэ байдлаар өөрөөр хэлбэл за тэгээд 14-15 дугаар шүүлгэн дээр бол өдөрлийн нэмэлт зардлын тооцсон хэмжээг оруулж ирж байна тийм. За тэгэхээр бид нар бол энэ зохицуулгыг бодохдоо дандаа өрн шингээлтээр холбог зардлын аргаар тооцож байгаа шүү дээ. Шууд материал болоо шууд бүлгээ яаж яа. Үүсгэлээр гарсан хэмжээгээр мөртөг шингээж байгаа. Гэхдээ үйлдвэрлэлийн нэмэлт зардлыг бол тооцсон дүнгээр нь мөртөг шингээж байгаа. За одоо эндээс ямар данс шийдэх юм бэ? Тооцсон үнц гэдэг дансыг бид нэр үүсгэж байгаа хэрэгтэй тийм. За энэ дээр хоёулангийн шууд хөлбөр цагтаа үнэлгээ гэсэн байх юм. Тэгэхээр хэдүүлэлт нь ямар өөр суурьуд гарч ирж болох юм бэ? Хэдэн суурь юм бэ?
машин цаг 2 тий. За тэрнээс гадна бүтээгдэхүүний тоо хэмжээг суурилж болно. Төлбөрийн зардал, материалын зардал ямар нэгэн үйл явцыг суурилж болно гэж 6 өмсөн суурь байгаа шүү дээ. Үнэзийн норм бац. За тиймээс бодлогон дээр аль нь ч орчиж болно. За тэр бусад суурь бол бусад ямар нэгэн үйл явдлыг гэдэг нь бол орж ирэхгүй байна. Бусад нь бол орж ирж болно шүү дээ. Жишээлбэл одоо бүтээгдэхүүнийхээ тоо хэмжээг өгөөд нэг бүтээгдэхүүн хэдэн төгрөгийн үнэ гаргая гэдэг юм тий. Айлсвал материалын зардал нэг төгрөгийн зардал тутам хэдэн төгрөгийн үнэ тооцогддоо гэдэг ч юм уу тий. Ингэж бодлого орж ирж бас болдог шүү. Тэгэхээр аль суурь нь орж ирсэн байсан гэсэн өчүүдэд тооцно гэдэг юм мэдэж байгаа хэрэгтэй. За бид нар норм энэ норм өгөхгүй бол яг үе олж болох тий. Стандарт мэдээллүүд нь байх юм бол бид нар тооцсон үнээр тооцсон суурьдаа хувааж агаад үнийн норм олтгоо гэдгийг мэдэж авах хэрэгтэй тий. За бодлого бас тэгэж орж ирж болно гэсэн. За. Нэгдүгээр цэгийн үйлдвэрлэлийн нэмэлт зардлыг ингэж бүртгэдэг. Шууд хэлбэл. За нэгдүгээр цэг дээр бол хэн хоёр ажиллаж ирсэн бэ гэхээр Дулам хааны эрхлэгчийн хоёр ажилласан байна. 176 болон 180 цаг ажилласан. Нийтдээ бид нар яасан юм. Одоо үнийн нормыг бол үржүүлэлт тооцож байгаа шүү дээ. Суурийн үржүүлэлт тооцож байгаа гэдгийг мэдж байгаа шүү дээ. За үйлдвэрлэлийн нэмэлт зардлын тооцсон юм. За энэ дээр болохоор нэгдүгээр цэгийн хувьд болохоор бид хоёр ажилчнууд нь болохоор 176 цаг болон 180 цаг ажилласан. Үүнийг нэг цагт бид нар бол 24,000 төгрөгийн үйлдвэрлэлийн нэмэлт зардал гарт юм а гэж тооцдог юм тийм. А хоёрдугаар цэгийн хувьд болохоор манай хоёр ажилтан нь алдар мөнгө батнаар байсан. Алдар болохоор 177 цаг ажилласан бол мөнгө бат нь 176 цаг ажилласан. За ингээд хоёрдугаар цэгийн хувьд нэг цаг тутамд 28,560 төгрөгийн үйлдвэрлэлийн нэмэлт зардал гардгаа гэж тооцсон байна тийм. За нэгдүгээр цэг гэнэ 44. За хоёрдугаар цэгийн хувьд 10 сая. Аян үйлдвэрлэлийн нэмэлт зардлуудыг тооцсон дүн болоод гарч ирж байна. За энэ дээр бид нар ямар журнал хэмжих юм бэ? За зөвхөн бусаа үйлдвэрлэлийн дебет руу бид нар үйлдвэрлэлийн нэмэлт зардлаа шингээж өгнө. А нөгөөдөлтөө бол тооцоосон мөнгө гэдэг тасаа шиг тийм. Тооцсон үнийн нэгдүгээр цэгийн аль хавтын мэдээ тасаа. За хэдий 600. За ингээд одоо бид нар өртгийн тайлан бэлтгэх боломжтой бүх мэдээлэл нь хангагдчихлаа шүү дээ тий. Шууд материал шууд хөтөлбөр үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлуудын тухайн тайлан хугацаанд тооцсон дүнгууд бол гараад ирлээ тий. За одоо бид нар өртгийн тайлан бэлтгэнэ. Эхний цэгийн өртгийг бол дундаж өртгийг байгаа. Хоёр дахь цэгийн өртгийг эхэлж үйлдвэрлэлд орсныг эхэлж үйлдвэрлэж дуусгах аргаар бэлтгэе гэсэн юм тий. За одоо бэлтгэе да. Өртгийн тайлангийн эхний хэсэгт юу төсөлдөг вэ? Хоо хэмжээний үзүүлэлт гэдэг гэсэн байгаа тийм. За энэ хэсэгт бид нар юу харуулах гэдэг вэ? Орцоолон гарцын тоо хэмжээг тэнцвүүлж харуулах гэдэг тийм. За орцтой ямар мэдээлэл, гарцтай ямар мэдээлэл. За орцтой бодвол эхлээд дусаагүй үйлдвэрлэлийн C1 орж ирдэг тийм ээ. За C1 дээр бодвол бид нар хэдэн нь бол 4,000 шиг бүтээгдэхүүн байсан. Материалын хөв бол 100 юм байна. Хувиралтай хувь 70% хийж бүрдэлтэй байжээ. За одоо энэ дээр бол үйлдвэрлэж ихээсэн тоо хэмжээ орж ирж байна. Үйлдвэрлэж ихээсэн тоо хэмжээ нь хэлээ. 20,000 гэжээ. За өөр орцтой бүтээл байна уу? За ингээд нийтдээ 24,000 нэг бүтээгдэхүүн болвол тухайн цэхийн процесс дотор явж исэн байр. За ингээд гарц буюу эцэст нь юу орж
вэ гэдгийг харцгаая. За эхлээд бид нар юугаа бичтэй? Дараагийн зэрэг рүү шилжүүлсэн буюу бүх зардлын хувьд 100% болсон бүтээгдэхүүнээс эхэлж байгаа шүү дээ ижүүлээ. За энэ хэдэн шиг юм? 20,000 шиг бүтээгдэхүүнийг бол цаашаага 2 дугаар зэрэг рүү шилжүүлсэн юм. За дараа нь яасан? Дуусаагүй үйлдвэрлэлийн C2-той хэдэн шиг үлдсэн? 3,000 шиг үлдсэн. Энэ бол 100% материал шингэсэн. Тэгээд хувиргалтын нь бол 60% хүрэлтэйг нь бид нар тайлан гаргаж байгаа юм байна. За дараа нь юу вэ гэнэ? Хоригдол бай тээ. За хоригдлыг 50% дээр илрүүлсэн бүх хоригдлыг юм тооцсон гэнэ? Хэвийн бус хоригдол гэж үзсэн. За энэ нь хэдэн шиг вэ гэхээр 1000 шиг илрүүлсэн хэмжээ 50%. За ингээд 24. За тэгэхээр хоригдлыг бид нар хэвийн болон хэвийн бус гэж хоёр ангилж байгаа тийм. За тэрийг нэг сэргийгээ санджээ. Хоригдол гэдэг зүйлийг бид нар хэвийн болон хэвийн бус гэж ангилаад байгаа. За хэвийн бус хоригдол явцад хичээлээр нь төсвөл хичээлээр нь хамаагүй заавалчгүй эквивалент бүтээгдэхүүний тооцоололоор заавалчгүй нь өртөх хуваарлаа. Эквивалент бүтээгдэхүүний тооцоололд орсон тэр тоо ширхэг болгонд бид нэр өртөх хуваарлаа гэсэн. За тэгэхээр хэвийн бус хоригдол усаа үйлдвэрлэлийн C2 хувь хэмжээнээс 5% дээр чиглэлсэн, наран чиглэлсэн заавал өртөх хуваарлаа. Яагаад гэвэл хин нэгийг буруугаас болсон учраас энийг бардуулах хэрэгтэй гэж үздэг. Гэтэл хэвийн хоригдлыг болохоор бид нар явцад болон төгсгөл гэж хоёр ангилж авч үздэг. Яавал явцад яавал төгсгөл гэдэг юм бэ? Тийм тодорхой хувь байхгүй шүү дээ. Ямар хувь хэмжээтэй харьцуулж үздэг юм? Оо яг зөв. Дуусаагүй үйлдвэрлэлийн C2-ийн хувь хэмжээнээс 70% дээр юм уу наан нэлгүүлсэн юм уу гэдэг үг байна шүү дээ. C2-ийн хувь хэмжээ 80% дээр илэрсэн байх юм бол хэрвээ 70% дээр нь илрүүлчих юм бол энэ явцад илэрсэн хоригдол юм байна. 85% дээр нь илрүүлчих юм бол энэ төгсгөлд илэрсэн юм байна. Тэгэхээр дуусаагүй үйлдвэрлэлийн C2-ийн хувь хэмжээг давсан юм уу наан нэлгүүлсэн юм уу гэдэг нь хамаатай авах нь шүү дээ. Түүнээс биш яг тогтоосон тэдэн хувиас дээш бол явцад тэдэн хувиас доош бол төгсгөл гэсэн юм байна. За ингээд энэ дээр уул нь бол аль илрүүлсэн юм. Явцад илрүүлсэн. Гэхдээ угаасаа хэвийн бус хоригдол учраас хамаахгүй байна шүү дээ. Явцад хэрвээ хэвийн хоригдлыг илрүүлчих юм бол үйлдвэрлэл дуусахаас өмнө илрүүлж байгаа учраас бид нар заавал тусад нь өртөх хуваарлах шаардлагагүй гэж үзээд энэ дээр юу хийдэг? Өмнөх цэхийнхээ өртөгт залруулах юм. Хоёрдугаар цэхээс цаашаах цэх үүдтэй.